Эмнэлгийн тусламж үйлчлэгийг одоо үзүүлэхэд бол хамгийн чухал шаардлагатай юм бол төрийн тусламжийн одоо аюулгүй байдал, бүрэн бүтэн байдал, найдвартай байдал хамгийн чухал байдаг. Тэгээд манай харан сумын нэгдсэн эмнэлэг маань төрийн машинтай болж байгаа бас бид бүхэн баяртай байна. Одоо тэгээд энэ төрийн тусламжийн одоо ажлын албыг төрийн шуурхай өргөхөд бол их тусны нэмэр болно гэж бодож байна. Тэгээд Усыг хурлын гишүүн Батхуу гишүүндээ бас их баяртай гаргаснаа илэрхийлье. За манай сумын эмнэлэг нь одоо төрийн тусламжийн машин өнөөдөр гардж авлаа. Тэгээд хүн ардын эрүүл мэндийн төлөө яваад одоо төрийн тусламжийн одоо найдвартай байдал хамгийн чухал байдаг. Тэгээд энэ асуудлыг шийдэж өгөхөд одоо дэмжлэг цэцээ зуусан гишүүндэд маш их баярлалаа. Өвлийн хүүтнээс өмнө машинтай болж байгаа чинь маш их том асуудлыг шийдэж байна. Манай улсын хурлын гишүүн Гаваагийн Батхуугаа бол одоо орон нутгад тулгамдж байгаа. Одоо жишээлбэл өнөөдөр одоо зүүн баялаан сумын хөрөнгө төрийн тусламжийн машиныг одоо төрийн шуурхай шийдэж байна. Тэнд бид одоо Өвөрөн аймгийн зүүн баялаан сумын иргэд бол одоо байсаа талархал илэрхийлье. Бидний зүгээс бол одоо өнгөрдөг 2009-2010 оны энэ хаврын гамшиг айхтар хаврын зууданд бол одоо төрийн нөө намаас эвдэрсэн. Одоо энэ асуудлыг маань хавар одоо энэ жил зуурн нутагт ажиллахад нь биднээс хүсэлт тавьсан. Энэ хүсэлтийг маань төрийн шуурхай шийдэж өгсөн. Энд одоо орон нутгийн бид бүгд одоо бас төрийн тусламж үзүүлж байгаа. Цаашлбал иргэдэд маань төрийн тусламжийн үйлчлэгээ шуурдан шуурхай өргөхөр болж байгаа бас их баяртай байна. Өвөрөн аймгийн зүүн баялаан сумын эмнэлгийн эрхлэгч хэмжээдэг. Сумын ард иргэдэд ингээд төрийн тусламжийн үйлчлэгийг хурдан шуурхай хүргэхэд гэж хурдан хугацаанд төрийн тусламжийн машинаар хангаж өгсөн маш баярлалаа гэдгэлээ. Намар орон нутагт ажиллаж байхад орон нутагт шийдвэрлэгдэхгүй байгаа хүндрэлтэй байгаа олон асуудлын талаар иргэд хөдөлмөрчдөө орон нутгийн удирдлагатай болж байхад асуудал тавьж ирсэн. Түүний дотроос хөрөнгө оруулалттай холбоотой маш олон асуудал байсан. Одоо улсын 2011 оны улсын төсвийг хэлэлцэж байгаа энэ явцад бид нар бас олон асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөд улсын төсвийн хүрээнд хэлэлцэж байна. Түүний гадуур хөдөө орон нутагт одоо үйл болдог цас их орсон үед төрийн тусламжийн автомашины одоо эдгээр хугацаа дуусснаас болж автомашингүй байгаа сумдууд хүсэл тавьсан. 5 сум төрийн тусламжийн автомашиныг шинжлэх асуудлаар хүсэл тавьсан. Үүний дотроос 2010 онд багтааж 3 сумын автомашины асуудлыг үндсэнд нь шийдээд олголоо. Энэ нь бол одоо шийдэгдэж байгаа сум бол Бүрд сум, Хар хорин сум, зүүн баялаан сум гэсэн ийм 3 сумын төрийн тусламжийн автомашины асуудлыг үндсэн шийдлээ. Энэ бол орон нутагт ард түмний эрүүл амьдрах болцоо боломжоор хангах тэдэнд эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй найдвартай түргэн хүрэх энэ болцоо боломжийг бүрдүүлж байгаа асуудал. 2011 оны төсөвдөр үлдэж байгаа 2 сумын төрийн тусламжийн машины асуудлыг үндсэнд нь шийдвэрлэхээр салбарын хамтдаа бид нар тохироод байна.